Чиний цуганд юу байгаа юм? Миний энэ зүгэн дуран байгаа. За харъя. Дуран байгаа мó борц байгаа мó? Оо чи Ийм дуран байгаа. малаад өрнөд тийм үү? Тий. Нэг би өөрийнхөө мөнгөөр авсан. Зууныхаа энэ морь унасан мөнгөөр. Өнгөрсөн жил морь унаад хэдэн төгрөг болсон бол 600 700 мөнгө шээс. 3 сар. 3 сарын цайлаа. Би хичээлийнхаа хэрэгслийг авсан аа. Авсан. Чи чинь цалинтай сурагч юм шүү дээ. Хэдгээр ангийн? 6 дугаар анги. За том болоод ямар мэрэгчлээ юм бэ гэж. Нэг мэрэгчлээ байхгүй дээ. Малчин болно. Үлчин болно. Яагаад гэвэл Ерөөс юу нэг юм. морь унах нь гоё. Тэгээ бас цэвэр агаартай. Тэгээ малаа маллаад тэгээ цэвэр агаартай амьдрах нь гоё гэдэг шүү дээ. Малчин камп бол Арангаад байрладаг 30 байршил дээр байгаа 60 айл юм. Ягаад бид нар 30 байршлыг сонгож байна гэхээр энэ эдгээр 30 байршил дээр хотелууд байгаа юм. Амарчид жуулчдыг хүлээж авахд бид нар хотелыг сонгож байгаа нь хэрвээ ганцаар байх юм бол нөгөө нэг Малтай явцаагаар амарчид жуулчтай хэн үйлчлэх вэ гэж ийм учраас бид нар хотелыг сонгосон байгаа. Арангаа аймагт энэ эдгээр цоохоор ногоон хаалцтай айлуудыг харах юм бол эдгээр бол жуулчин амрагчдыг хүлээж авдаг айлууд байна гэж ойлгох хэрэгтэй. Эдгээр айлууд маань бидний ард харагдж байгаа энэ боловсон эконойлтой энэ эконойл маань өөрөө одоо малчин айлын үнс болон одоо өтөг бууз хийгээд ашиглаж болохоор байгаа. Энэ нь бас давуу тал бол. Тэгэхээр та өдөө малчин айл ирэхэд одоо тийм ээ одоо нойлын байгууламжинд бол санаа зовх хэрэггүй. За эдгээр манай 60 айл маань яг дотроо нэг ижил стандарттай та 30 байршил дээр очсон ч гэсэн таныг одоо яг нэг ижил хэмжээний цэвэр цэмцэг гэрүүд бол огтж авахар байгаа шүү. За ингээд малчин айл төржрээ та юу хийж болох вэ гэж байгаа. Малчин айл төржрээд та 17 зөвлөсөн одоо Монгол ахуй малчин ахуйтай танилцах одоо өөрөө болон тийм гар бие оролцоо та бүхэн маань малчин айлд уутахааргүй одоо 3-4 хоногийг бол өнгөрөөж болно. За энд өнөөдөр би 2 дүүгээ дагуулад ирсэн байгаа. Манай дүүг Цогтой гэдэг Арангаа их тамирах манай баярлалыг өөргөө танилцуулах. Намайг Арангаа аймгийн төмөрсөн батлын баярлалыг. Тэгээ одоо манай эдгээр хоёр дүү маань одоо жон ирсэн одоо жуулчд болон амрагчдад одоо морь унахыг зааж өгдөг. Өөрөөсөө манай хоёр дүү маань сүүлийн манай баярлалыг бол манай сүүлийн бол ингээд 5 жил жуулчд морь унуулад одоо ингээд багшилж байгаа. Манай Цогтой маань бол өнгөрсөн жилээс ахуулаад жуулчд амрагч морь унуулж байгаа. За тэгээд энэ төгсөл маань өөрөө яагаад бидэнд хэрэгтэй байна вэ гэхээр манай хөдөөгийн одоо малчтад одоо нэмэлт орлого болоод орлого тул хэрэгтэй байгаа. Хоёрдугаар өнгөрсөн жил одоо 100 бол одоо тийм ээ Арангаа аймагт бол харьцангуй бага байсан ч гэсэн тодорхой малчд бол одоо тийм ээ орлого алдсан үднээс одоо Арангаа аймгийн засаг дарга цэрнэд үн санаачлан одоо малчин айлд одоо жуулчд болон амрагчд авд малчин айлыг орлогожуулъя гэсэн юм бол төслийн санаа манд хэрэгжээд аймагаас эдгээр малчин айлуудад одоо 3 хүртэлх сая төгрөгийн эд материалыг 3 жилийн хугацаатай ямарваа нэгэн хүү төлбөргүйгээр бол олгосон байгаа. За эдгээр нэг 3 сая төгрөг маань дараагийн 60 айл тэр дараагийн 60 айлын буцаалтаар дараагийн 60 айл ингээд 180 айл болтоо ингээд өргөжөөд явах юм аа. Та хэрвээ ингээд Арангаа аймгийг зорхиж байгаа бол манай малчин камп бол яа харахгүй очих айлуудын нэг шүү. За баярлалаа баяртай. Яа. 100 очмоор унаа.